Оройн дүрг эрхэм үзэгчтэй энэхүү хүрхрийн үндэсний дээдлэгийн 3 дахь 7 хоногийн тоймыг та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Энэхүү эхний тоглолт Улаанбаатарын унганууд болон Соёмбын Барсууд. За та бүхэнд одоо Улаанбаатар унгануудын бүрэлдэхүүн харагдаж байна. Анархүү, Цэндаюш гээд одоо лигийн шилдэг тоглогчдод одоо энэ багт багтсан байгаа. Багийн ахлагчаар одоо Шгшөөгийн хагас хамгаалагч Алтан тулга ажиллаж байгаа. За энэ 7 хоногт бол одоо лигийн бүх тоглолтуудын өмнө одоо улсын шилдэг хайлагч олон улсын хэмжээний мастер хангалыг одоо хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнтэй холбоотойгоор хүндэтгэл үзүүлсэн байгаа. За Улаанбаатар унгануудын товтлогоон за тэнцэн Алтан тулгад гараад ирсэн Алтан тулга хаалгачийн өдөс Цэндаюш дамжуултыг хаяад за ингээд тоглолтын тооны хайрцаг Цэндаюш нээж байна. Тоглолтын 3 дахь минут ердөө 18 дугаартай Цэндаюш инхүү лигийн анхныг олоо бүртгүүлж байна. Улаанбаатар унгануудын хувьд бол одоо өмнөх тоглолтод эрчмийн талбай дээр очиж тоглоод харамсалтайгаар хожигдсон байгаа. За дахиад баруун жигүүрт гаргаад хайсан энчэнс хөндлөн дамжуултыг хаяндаа хөндлөн дамжуултаас Анархүү инхүү одоо лигийн мөн л анхныг олоо оруулж байна. Анархүүгийн хувьд бол одоо News Agency-д ажилладаг мөн Continental гэх одоо футзалын багт тоглодог. Одоо улсын хэмжээнд зохиогдож байгаа бүхэл тэмцээнээс одоо Continental аваргын цомыг автыг та бүхэн мэдж байгаа. За ингээд тоглолтын тооны харьцаа 2-1 болсон. Баруун жигүүрт дахиад гаргаад хайсан энчэнс дахиад хөндлөн дамжуулалт ирэх ёстой. Хөндлөн дамжуулалт за тэнд гар хүрцэн Соёмбын Барсын хамгаалагч одоо яагаад энчэнс за шүүгч 11 метрийн тургуулын цохилтыг зааж байна. Энчэнс удаашруулсан байдлаас харцгаая. За яа харахгүй зүүн гар нь хүрцэн юм байна. За ингээд тургуулын цохилтыг Цэдэнбал гүйцэтгэхээр болж байна. Шгшөөгийн довтлогч Шгшөөгт одоо нийт 2 голыг оруулсан ийм довтлогч байгаа. 27 дугаартай. За зүүн жигүүрт маш гоё харсан тэнчэнс Цэдэнбал довтлоод Цэдэнбал өөрөө цохилтыг солгоо үйлрээ гүйцэтгэхэд тоглолтын тооны харьцааг 4-1 болгож байна. За Улаанбаатарын унганууд бол бараг л бэлтгэлийн тоглолт хийж байна да. Удаашруулсан байдлаас харцгаая. Цэдэнбал за солгоо үйлрээр эргүүлэхтэй цохилт хийгээд хаалгачийг сөхрүүлж байна. За тоглолтын 2 дугаар хагасаас та бүхэнд хүрч байна. Энэхүү түмэн жаргал одоо бидний хэлдгээр бол төөмөө тоглолтын 50 дахь минутанд тооны харьцааг 5-1 болгож байна. За ингээд түмэн жаргалын хувьд бол мөн л Шгшөөгт дуудагдж байсан. За Бямбгарагт одоо 30-ны өдөр бол одоо цаг агаарын байдал маш хэцүү байсан. Одоо та бүхэн дэлгэцэн дээрээс харж байгаа одоо шороо шуурсан ийм одоо цаг агаартай байсан. Энэ ч одоо тоглогчдын хувьд бол маш хүн дээр туссан гэхэд болно. Одоо Соёмбын Барс одоо энэ үед бол Соёмбын Барсынхны талд бол салхи байсан шүү дээ. За түмэн жаргалд дамжуултыг гаргаад өгсөн түмэн жаргал хаалгачийн салтаагаар гаргаад 2 үлний завсраар гаргаад одоо тоглолтын тооны харьцааг 6-1 болгож байна. Тоглолтын 63 дахь минут түмэн жаргалын бол энэ тоглолтод оруулсан 2 дахь гол нь байлаа. Урьдчилан хэлэхэд бол түмэн жаргалын тоглолтод пентатрик буюу одоо 5 голыг бүртгүүлсэн байгаа. За Соёмбын Барсны оргил бол бөмбөгийг зайлуулад түмэн жаргал дээр очсон түмэн жаргал солгоо үеийн маш гоё гойдлтыг хийгээд тоглолтын эцсийн цэгийг тавьж байна. Тоглолтын 67 дахь минут 10 дугаартай түмэн жаргал хийхүү 5 голыг буюу пентатрикийг хийсэн. За ингээд тоглолт дуусч Улаанбаатарын унганууд Соёмбын Барсуудыг 10-1 харьцаатай булгавлаа. Яг Соёмбын Барсууд өнөөдрийн тоглолт бол яг Соёмбын Барсууд жоохон сул анх удаа лигт орж байгаа болохоор сул байлаа л да. Тэгээ бэлтгэлийн журмаар л тоглолоо. Цаашдын тоглолтууд л ер нь бол хамаг бүх лигийн бүх юмыг шийднэ. Одоо дараагийн тоглолтууд бас жинхэнэ тоглолт эхлэндээ. Саяных бол зөвхөн яг бэлтгэлийн тоглолт л гэж ойлгож байна. Мэдээж анх удаа орж байгаа тийм ээ нэгдүгürt. Хоёрдугаарт бол бас яг ер нь сайн багуудтай тоглож иж сайжирна. А гуравдугаарт одоо яг энэ байдлыг маань хараад ерөнхийдөө одоо манай багийнхан удирдлага ер нь одоо мэдээж манай дасгалжуулагчийн зөвлөл тодорхой хэмжээний нүгэлт хийж мэдээ цааш өсөж дэвжих нь бол мэдээж. Тэгэхээр яг сайн багуудтай тоглож сайн болох юм чинь дараагийн тоглолтоос бол манайхан ур чадвараа улам сайжруулж мэдээж юм чинь дээшээ л өсөж явна да. Тэрэнд бол бид нэх санаа зовхгүй байгаа. Ямар ч байсан тоглолт өшөө зөндөө тоглолт байна. Бид бол ямар ч шантрахгүй. Одоо өөрийг зорилгоо одоо лигийг дуустал ямар хэмжээнд байх вэ тэр хүртэл өсөн дэвжих бүх юм тал талаас хийн л гэж бодож байгаа. Монголын хөлбөмбөгийн холбооны хүрхрээ үндэсний дээдлийг
За ингээд 3 дахь 7 хоногийн 2 дахь тоглолт Улаанбаатарын Мазалаанууд болон Хоромхон багуудын тоглолтын таймыг та бүхэнд хүргэх гэж байна. За энэ хүч чин зэрэг болон хонгор зулнаар тоглолтыг бөмбөгийг тоглолтод оруулсан. За Улаанбаатар Мазалаануудын хувьд бол одоо лигийн өмнөх 2 тоглолтод нэг хожигдсан. Тэдний хувьд бол одоо Соёмбын Барсуудыг буулгаж аваад мөн өмнө нь Хоромхонд хожигдсан. Хоромхон биш. Энэ ч одоо Эрчимд хожигдсан байгаа. За Улаанбаатар Мазалаануудын довтлогоо чин зэрэгт маш гоё гаргаад өгсөн. Чин зэрэг баруун жигүүрээр за энэ ч одоо хөндлөн дамжуултыг хаях боломжтой гэсэн ч өөрөө хаалгачиг хураад тоглолтын тооны хайрцаг нээж байна. 11 дугаартай төмөр очир байсан юм байна. Төмөр очрын хувьд одоо өмнөх тоглолтуудад одоо шилдэг гоолуудыг оруулж байсан. Энэ ч одоо манайхаас гаргадаг одоо шилдэг 5 гоолд бүртгүүлж байсныг та бүхэн мэдээж үзсэн байх. За ингээд дахиад Улаанбаатарын Мазалаануудын довтлогоо тоглолтын 42 дахь минутанд хонгор зул тоглолтын тооны хайрцаг 2-1 болгож байна. За энийг бол үзэгчид яхаарахгүй одоо Улаанбаатарын Мазалаануудаас Хоромхны эсрэг ийм тоглолт гарна гэж бол төсөөлөөгүй. Тэдний хувьд бол одоо лигт нэг хожигдсан 3 оноотой, Хоромхны хувьд мөн адилхан нээлтийн тоглолтод Улаанбаатар FC-д хожигдоод одоо 3 оноотой болчихсон байсан. Өмнөх тойрогт бол хоцсон. За энэ чинь за хаалгач хамгаалагч хоёр ойлголцсонгүй ингээд хамгаалагчдын чинь бэрцсэн харагдаж байна. За ингээд энэ тоглолтод бол одоо лигийн хүрээнд бол багийн эмчнэр бол энэ спрей гэж фризерийг бол их ашиглаж байгаа. Хөлдөөгч цацлага. За ингээд тоглолтоос одоо түр хугацаанд гарахаар болжээ. За Ромерогоос урд гарч ирсэн. За нэг тоглогчийг одоо гүйцэж хуурах гээд одоо уралдуулж хуурах гээд чадсангүй огаар дахиж бөмбөгийг тассан. За баруун жигүүрт Ромеро дээр бөмбөг ирсэн. Ромеро хоёр тоглогчийг хурдаараа хуураад энэ чэнс хөндлөн дамжуултыг хаях боломжтой. За гисэн ч одоо энэ чэнс 4 дугаартай хамгаалагч амжилттай бөмбөгийг аюулгүй болгож байна. За огаар тоглолтод бөмбөгийг оруулсан. Гисэн ч одоо шүүгч тоглолтыг зогсоож тэнцээ Ромерод баруун жигүүрийн шүүгчтэй одоо баруун талын шүүгчтэй маргалцсан гэж үзээд шар уудсыг өргөж байна. Ромеро инхүү тоглолтын анхны шар уудсыг авч байна. Тоглолтын 81 дахь минут Улаанбаатарын Мазалаанууд 2-1 харьцаатай хурцлуулж байгаа. За урдчлаад хэлэхэд бол сүүлийн 20 минутанд бол Хоромхон маш хүчтэй довтлогоонуудыг гүйцэтгэсэн. Наранболд ганцаараа гарч ирээд энэ чэнс хаалгачийн өөдөөс тоглолтын тооны харьцааг 2-1 болгож Хоромхны анхны голыг оруулж байна. Түүний хувьд бол одоо өнгөрсөн жилийн лигт 9 голыг оруулж мэрэгэн буучдын жигсаалтанд 2 дугаар байранд бичигдэж байсан. За Наранболтын довтлогоог дахин удаашруулж харж байна. Тоглолтын 88 дахь минут. За ингээд тоглолтын үндсэн цаг дууссаны дараагаар шүүгч 5 минутыг бол нэмж сунгасан. За 5 минут гэдэг бол Хоромхны хувьд тоглолтын тооны харьцааг тэнцвүүлэх цаашлаад одоо ийм хэмжээний багт бол энэ тоглолтод ялалт байгуул хангалттай цаг байсан. Ромеро энэ чэнс 4 тоглогчийн дунд ороод баруун жигүүрт хаяад өгсөн. Баруун жигүүрээс дамжуултыг хайсан хөндлөн дамжуулт таслагдж байна. За энэ чэнс холын зайн цохилт ирсэн, алсын зайн цохилт ирсэн. Мөн хаалганы дээгүүр өнгөрч байна. За Хоромхон бол сүүлийн 20 минутанд одоо эсрэг багтаа прессинг хийж одоо маш их шахалт үзүүлсэн, дарамт үзүүлсэн ийм тоглолтыг гаргасан л да. За энэ чэнс 5 шугам дээрээс бөмбөг тоглолтод орно. Таван шугам дээрээс бөмбөг тоглолтод ороод Хоромхны талбай шилжсэн. За Хоромхон бол энэ чэнс одоо яхаарахгүй хурдан довтлон л тоо. Тэдний хувьд бол одоо ердөө 4 минут үлдсэн. За Наранболт дээр бөмбөг ирсэн. Наранболт бөмбөгийг гарахаас өмнө тогтоож аваад энэ чэнс дахиад хөндлөн дамжуултыг хайсан 13 дугаартай. За Наранболт дээр эргээд бөмбөг ирэхүү гэтэл одоо Улаанбаатарын Мазалаанууд тасалж байна. Энэ чэнс. За Мазалаанууд бол одоо энэ чэнс шууд одоо ингээд бөмбөгийг барих хэрэгтэй шүү дээ. Тэдний хувьд бол одоо аюултай довтлохоо гүйцэтгэх бол шаардлага байхгүй. Ердөө 3 минут үлдсэн. За маш гоё дамжуулт төмөр очир дээр ирсэн шүүгч отон тоглолт гэж үзчихэ. Тоглолтын 92 дахь минут үргэлжилж байна. Төмөр очрын хувьд одоо метр 76 өндөртэй гэсэн ч одоо бөмбөгийг маш сайн эзэмшдэг. За энэ чэнс хонгор цул гар үрцэн. Яа харахгүй энэ чэнс Ромеро хажуугийн шугамнаас бөмбөгийг шидэж тоглолтод оруулаад
хонгор зул тэнцэн гар хүрч байна. За удаашруулсан бичлэг дээрээс маш доод харагдаж байна да. За ингээд тоглолтын тооны харьцаа 2 тэг болжээ. Хаалгач энэчээс хааж болох байсан шүү дээ. Түүний ердөө урд ирж байсан бөмбөг. Наран болтын цохилт бол тимч хүчтэй байгаагүй. Одоо хаалгач бол энийг хаачиж болох байсан бүрэн боломжтой байлаа. Гэсэн ч үсэрсэн чгүй хаалгач бол It was the last 20 minutes, 25 minutes that we have a lot of pressure on them. бид сүүлийн 15-аас 20 минутанд эсрэг багтаа дарамт үзүүлж шахаж тоглосон. Эсрэг баг маань үүний хүчинд тоглолтоо алдаж дамжуултанд ч болохоо байсан. Нэгийн эсрэг нэг тулаануудад ч ялт байгуулж байлаа. Шулуун дамжуултууд гээд бүх зүйл болж ирсэн. Харамсалтай нь бид тоглолтын эхнээс үүнийгээ хийх ёстой байсан юм. Эхний хагаст бид үнэхээр таарахгүй байсан үнэн. Ийм тоглолтыг дараагийн тоглолтоос хармааргүй байна. Quick ball playing, but yeah, the first half was very bad. Монголын хөлбөмбөгийн холбооны хүрхрээ үндэсний дээдлийг. За ингээд Монголын хөлбөмбөгийн холбооны 100 саяын шагналын сантай одоо хүрхрээ үндэсний дээдлигийн 3 дахь 7 хоногийн сүүлийн тоглолт буюу одоо FC Улаанбаатар Дэрэн багуудын тоглолт тийм тоймыг та бүхэнд хүргэе. За одоо FC Улаанбаатар бол талбай дээр 4 одоо Япон тоглогчтой, тэдний хувьд бол Япон хаалгачтай, 2 Япон хамгаалагчтай мөн хагас дээр бас нэг Япон тоглогч байгаа. За ингээд хүүхдийн баярыг тохиолдуулаад FC Улаанбаатарын өөрийнхөө бяцхан хөгжөө нэмжигчдэд гарын бэлгийг гардуулснаар одоо тоглолт эхэлж байна. За мөн л одоо улсын шилдэг хаалгач олон улсын хэмжээний мастер хангалт хүндэтгэл үзүүлснээр тоглолт эхэлсэн. FC Улаанбаатарын довтлогоо энэчээс маш хөнгөн цохилт ирсэндээ хаалгач барьж авч болох байсан. Одоо эргүүлэхтэй эргүүгтэл одоо шулуун цохилт ирсэн Амар Баясгалангийн гол тоглолтын 13 дахь минутанд тооны харьцааг нээж байна. Ямар хариуцлагагүй үйлдэл вэ энэчээс хаалгач бол барьчих болох байсан. Амар Баясгалан их хүү тооны харьцааг 1-1 болгож тоог нээж байна. За мөн л тоглолтын 11 дахь минут Дэрэн сөрөг довтлогоонд орсон энэчээс Дэрэнгийн хувьд бол дандаа залуу хүүхдүүд байгаа шүү дээ. Дандаа өсвөрийн баг тоглосон Дэрэнд одоо олон жил тоглосон хамтдаа 2-3 жил тоглож байгаа өсвөрийн одоо тэмцээн бүрт амжилт үзүүлдэг ийм залуучууд байгаа. За Дэрэнгийн довтлогоо үргэлжилж байна. Бөмбөгийг хоошоо татсан. За энэчээс бүр хоошоо татаад хаалгач руугаа татж байна. За хаалгач дээр бөмбөгөөрөө Дэрэнгийн хувьд залуу одоо тоглогчид гэхэд 17-18 та ийм тоглогчид гэхэд маш зохион байгуулалттай тоглодог. Ямар нэгэн сандрал байдгүй. Өмнөх тоглолтод ч гэсэн та бүхэн харсан бах одоо маш нээлттэй тим тоглолтыг үзүүлж байсан. За хөндлөн дамжуулалт баруун жигүүрээс ороод ирсэн хаалгач аюулгүй болгож байна. За мөн л Дэрэнгийн довтлогоо. За энэчээс уралдуулаад гаргаад тайсан Лигонор хаалгач байрандаа байлаа. За FC Улаанбаатарын довтлогоо энэчээс ирсэн дэлгэр тооны харьцааг 2-1 болгож байна. За ингээд дэлгэрийн хувьд бол онооны харьцааг тоглолтын 39 дахь минутанд 2-1 болгож байна. За ингээд FC Улаанбаатарын булангийн цохилт энэчээс ирсэн Дэрэн таслаад хурдан довтлогоонд орох боломжтой гэсэн ч FC Улаанбаатарын Сатоши бөмбөгийг одоо эргүүлэн 16 метрийн торгуулийн талбайд авчирсан Баяр Жаргал. За ингээд Баяр Жаргал 10 дугаартай Баяр Жаргал тооны харьцааг 3-1 болгож өөрчилж байна. Түүний хувьд бол одоо хоромхны эсрэг хийсэн нээлтийн тоглолтод маш гайхалтай 2 тоглогчийг хуурсан тим голыг оруулсан гэдгийг та бүхэнд хүргэсэн. За эргээд бөмбөгийг одоо тоглолтод оруулаад тооны харьцааг 3-1 болсон. Дэрэнгийн довтлогоо за энэчээс за довтлогч бөмбөгөнд амжиж хүрч чадсангүй. За бөмбөг таслагдсан. Энэчээс бол одоо Дэрэн бүрэн довтлох боломжтой. Солгоо үлийн цохилт за хаалгач байрандаа байж тарлаа.
За дэрэнд бол одоо чухал одоо багийн чухал тоглогчд нь бол одоо 2 Тэмүүжин гэж байгаа, мөн Ган тогтох гэж 17 настай хүү байгаа. Эдний хувьд бол одоо довтлогоог бүрэн дэмждэг, одоо дэрэнгийн довтлогыг авч явдаг гэхэд болно доо. Энэчээс цогох боломжтой гэсэн ч Мөнх Эрдэнэ бөмбөгийг аюулгүй болгож байна. Мөнх Эрдэнэ хувьд бол одоо та бүхэн сайн мэднэ, Гоёогийн нүүр царай хөл бөмбөг тоглохын хажуугаар мөн загвар өмсөгч статустай ийм залуу байгаа. Өндөр нуруулаг 2 дугаар давхар сайн тоглодог. За дэрэнгийн за энэчээс шүүгч гар үрсэн гэж үзээгүй байхдаа одоо яа харахгүй гар үрчих шиг болсон. FC Улаанбаатарын сөрөг довтлогоо орох гээд таслагдсан бөмбөг. За дэрэнгийн залуучууд та бүхэн харж байгаа урагшаага шахаад одоо маш итэвхтэй тоглолтыг үзүүлж байгаа. Тэдний хувьд бол өндөр прессинг хийж одоо тоглолтын 2 дугаар хагас тоглосон. За ингээд яг нэг тоглогч дээр л ихэд 3 тоглогч шахаад очиж байгаа. За яг ингээд прессинг хийгээд таслагдж байна. За төвд гаргаад өгөх боломжтой энэчээс за яхаарахгүй гаргаад өгсөн гэсэн ч Мөнх насан энэ чинь бөмбөгийг тасалж байна. За гар үрсэн гэж үзсэн суултын үедээ одоо бөмбөнд суух үедээ гар хүрчихсэн байна. FC Улаанбаатарын сэлгээ тоглолтын одоо 2 дахь голыг оруулсан дэлгэр сууж байна. За энэ ч гэрийн даалгавар 90-д цохилт за хаалгач хаасан гэсэн ч одоо бөмбөг хаалганд орж байна. Ингээд дэрэнгийн залуучууд тоглолтын эхний голыг оруулж тоглолтод эхний гоолоо оруулж одоо 3-1 харьцаатай болгож байна. За энэ голыг бол 8 дугаартай Тэмүүжин оруулсан байна. Дэрэнгийн одоо 2 Тэмүүжний гол 2 Тэмүүжний одоо нэг нь тоглолтын 80 дахь минутанд орсон голоо. За дэрэнгийн шугам дагуулад хайсан энэчээс Ган тогтох бөмбөгийг аваад явсан да. За баруун жигүүрээс за энэ за Мөнх Эрдэнэ чинь алдаа гаргаж байна. Одоо бөмбөгийг хоёр үлнийхээ завсар хавчуулаад тоглолтыг удаашруулах ийм оролдлого хийж байна. Энэчээс шүүгч шар утсыг бол өргөж болно. За шүүгчтэй бол маргалдах хэрэггүй. Одоо лигийн тоглогчд бол шүүгчтэйгээ маш их маргалдж байгаа. Одоо шүүгчийн шийдвэр бол нэгэнд гарсан бол одоо цуслах ямар ч аргагүй шүү дээ. За мөн л дахиад чөлөө цохилтоос л одоо дэрэнгийнхэн гэрийн даалгавартай юу бэлдсэн тэрийгээ үзүүлэндээ. За энэчээс чөлөө цохилт ороод ирсэн мөргөлт. За нөгөө Тэмүүжин нь одоо тооны харьцааг 2 тэг болгож байна. Одоо та бүхэнд харагдаж байна. 2 Тэмүүжин мөн тэнцэн Ган тогтох хүү харагдаж байна. 10 дугаартай Тэмүүжин мөргөөд за энэ чинь яа харахгүй бэлдсэн зүйл байсан. Тоглолтын тооны харьцаа 3-2 болсон. FC Улаанбаатарын довтлогоо за энэ чинь амар ойсгалан дээр бөмбөг ирсэн дэрэнгийн хамгаалагч нар юу хийж байна? Энэ чинь 5 ч хамгаалагч амар ойсгалан дээр очиод юу ч хийж чадсангүй. Амар ойсгалан бол бөмбөгийг өөр дээр 3-4 секунд тогтоолоо шүү дээ. За энэ чинь за тоглолт бүр дуусч байсан болохоос нэг бол бөмбөгийг одоо сууж таслах ямар ч аргаар таслах боломжтой байсан. За та бүхэнд бол одоо дэрэнгийн дасгалжуулагч одоо гадаад дасгалжуулагч Вайслав харагдаж байна. За 13 дугаартай мөн л Япон лигоноор тоглогч тоглолтын эцсийн цэгийг тавьж байна. Түүний хувьд бол одоо мөн л нээлтийн тоглолтод одоо маш аюултай 2 довтлогыг хийж байсан Оцу Казутака гэж FC Улаанбаатарын 4 одоо гараанд гардаг Япон тоглогчийн нэг байгаа. FC Улаанбаатарын хувьд бол одоо 6 лигоноор тоглогчтой. Тэд нар ч одоо FC Улаанбаатарыг авч яваа гэж хэлэхэд болох юм. Өө тийм манайх эхнээсээ уулна довтлогч тоглоно гэж бодчихсон тэгж чадаагүй. Тэгээ залуу хүмүүс сайн байна. Дэрэнгийнхаа аягүй сайн байна. Анх удаа орж байгаа. Аягүй сайн ирч хүчтэй. Мундаг тоглож байна дэрэнгийн хүмүүс. Одоо манад бол ер нь л хожихол үргэлж. Тэгээ ямар ч тоглолт байсан ер нь хожихол үргэлж. Манад хожигдох хэрэг алга. За ингээд 3 дахь 7 хоногийн сүүлийн тоглолт FC Улаанбаатар дэрэнгийн хооронд явагдаж 5-2-ны харьцаатай өндөрлснөөр энэ 7 хоногийн тоглолтууд өндөрлсөн.